Өглөөний мэнд аймаа байна. За цагт болж байна. 08:46 болж байна. Манай гэрийнхэн ажилдаа бас хичээлдээ явцгаасан. Харин би өнөөдөр бодож байгаад та нартай сурсан мэдлэг тэгээд унсан ном тэгээд амьдралын туршлагаасаа ингээд хуваалцаад ингээд жижигэн ингээд богинохон хэмжээний бичлэгүүд хийгээд шийдээд ингээд эхлүүлж байна. Тэгээд хоолой минь жоохон өвдсөн байгаа болохоор ингээд аюу муухай ингээд дундуур нь муухай дуграад ч юм уу тэг ингээд хоолоо засаад ингээд муухай сонсдол намаагүй уучлаарай гэж хэлээ. Тэгээд бас ингээд шууд ингээд бэлдээгүй ингээд эхлүүлж байгаа болохоор та нар минь алдаад дутагдлаа бол нам ингээд уучлаарай. Тэгээд дараагийнхаа ингээд юу бичлэгүүд дээр анхаарал ингээд засаад явна. За ингээд өнөөдрийн ярих сэдвлөө орцгоё. Өнөөдрийн бидний ярих сэдв болохоор нойрны талаар ярилцъя гэж бодлоо. Ялангуяа би энэ сэдвийг залуу өсвөр үеийнхэн болон залуу дүүнер маань бас дээр нь охин маань сонсоосаа гэж хүсэж байна. За тэгээд эхлээд нойр ингээд хүний амьдралд ямар чухал байдаг юм бэ? Тэг ингээд бид нар юу ингээд бодоод хат дээр ингээд нойрны талаар нэг юм ач холбогдлогоо нойрны талаар ингээд мэдээлэл өөр нэг хомс байж ер нь ингээд нэг тийм ойлголт байдгүй унтахад л болоо юм шиг гэж боддог. Тэгээ бас хүүхдүүдэд одоо ингээд үе цагаар олцсон байж та унтаач гэж өглөөд идэг. Түүнээс нойр хүний биед те хүний амьдралд цаашлаад амьдрал ямар чухал юм байд юм бэ гэдэг ерөөсөө хүүхдүүдтэй хэлж явж өгөхгүй зүгээр л унтганд гэдэг. Тэгэхээр одоо ингээд би энэ жижигхэн бичлэгээр дамжуулаад та нартай ингээд нойр ингээд ямар чухал байд юм бэ хүний амьдралд гэдгийг ярьж өгөх гэж байна. Тэгээд хүн ингээд унтах цагтаа ингээд унтаад тэгээд нойрыг ингээд бүр авсан бие маань ингээд эрүүл байд юм байна. Тархлаа сайтай байд юм байна. Тархлаа сайтай эрүүл бие яах нь эрч хүчтэй тэгээд баяр баясгалантай юм юу цаг залбаатай байдаг ахнаа. Тэгээд тэр яах нь тэрүүгээр дамжуулаад одоо хүүхэд эсвэл том хүн ч үү те энэнгээрээ дамжуулаад ажлын байран дээр те эсвэл сургууль дээрээ те ингээд ийм амжилт ингээд ийм гоё юу одоо юу гэх гам шиг бүтээж чаддаг гэж би ингээд хэлмээр санагдлаа. Харин ингээд нөгөө нойрыг ингээд бүрэн гүйцэд авахгүй явсаар байх юм бол хүн юунд хүрдэг вэ гэхээр хүний одоо тархинд ингээд ийм үсчиг ийм хялгсан ийм нарийнх ийм судснууд байд юм байна л да ийм тэдэр ингээд гимтдэг гинэ. Тэр гимтэх юм бол хүн ингээд амархан ядралт явагдана, амархан ингээд ийм ууртай болж ингээд уур уцаартай болдог байх нь өөр чинь тийм юм бол одоо юм ингээд тайван ингээд шийдэж чадахгүй юм бас ийм нэг муу сөрөг талууд авих байдаг гинэ. Одоо ингээд судалгаагаар зумаар харъя л да. 3 цаг унтсан хүний ингээд ажил тэгээд судалгаан дээр ингээд харуулсан 3 цаг унтсан одоо нас бий төрсэн 3 цаг унтсан хүний биш үү. Харсан ч ингээд ажил дээр очсон ч ингээд ажлын байран дээр ингээд амар ууртай, уцаартай тий ийм бухимдалтай тэгээд ийм ямар ч ийм эрч хүчгүй тэгээд ер нь ингээд нэг үгээр хэлбэл ийм сохтуу шиг ийм бие ингэж үйл хөдлөл нь ийм байсан гинэ. Харин эсэргээрээ 6 цаг 7 цаг унтсан хүн ажлын байран дээрээ бие авч явах чадвар гоё тий хацар нүүрэнд нь ингээд одоо юу баясгалан тодорсон тэгээ хүмүүстэй харьцаж байгаа хүртэл юм амар гоё харьцаж хүний хайрыг татаж ингээд ажил дээр юм одоо илүү ингээд амжилттай ингээд ийм гоё байсан гинэ. Тэгэхээр ингээд юу ингээд энэ судалгаар юу харж байгаа юм гэхээр дутуу унтсан хүн ерөөсөө л ийм одоо ажлын бүтээмж мөн тий одоо том хүн дээр яриул ажлын бүтээмж мөн хүүхэд дээр яриул сургууль дээр очиж хичээл ойлгохгүй тий ядарна хичээл ойлгохгүй болохоор яг хөө хичээлээсээ хоцрогдолтой байна үеийнхнээсээ хоцорно том болон амжилт гарах байсан бол тэр амжилт ингээд жижигхэн юм нойр гэдэг зүйлээс болоод ингээд бас бидний амьдралынхаа юм чухал бас юмнуудыг алдаж болдог байх нэ. Харин эсэргээрээ нойрыг гүйц тавсан хүн яах нь амжилт гайхамшиг бүтээж чаддаг байх нь. Нойр гэдэг нь хүмүүс амар энгийнээр юм сүртэй юм унтахад л болоо штэ ямар сүртэй ингээ ярьдсан бэ гэж бодсож магадгүй тийм болохоор битээ тэгж бодоорой нойр нь авах хэвээр ингээд одоо яг залуу хүмүүс та нар ингээд тогтмол ингээд нэг цагтаа унтахгүй байж болно штэ. Гэхдээ заавал ингээд нөгөө нэг авах хэвээр нойроо авч чанартай унтчаарэ гэж ингээд би танаас хүсмээр байна. Чанартай унтснаар яг хүн эрч хүчтэй, эрүүл саруул тийм гоё юм амжилтыг олж чаддаг юм нойрноос ингээд ийм бас амьдралын ингээд гоё юм бас ингээ үүсдэг байх нь байна шүү дээ. Тийм болохоор та нар
нойрыг авч байгаарэ. Ээж аав нар бас хүүхдүүдэд яагаад эрт унтах хэрэгтэй байд юм бэ? Яагаад ингээд цагтаа ингээд нойрыг авах хэрэгтэй гэдэг ингээд сайхан тайлбарлаж өгдөг байгаарэ. Бидний үед юусаа тайлбарлаж өгч ер нь тэгж тийм ойлголт байхгүй байсан шүү дээ. Тийм болохоор одоо ингээд би та нартай дараа хамаар ингээд юунууд жишээ олгоод ингээд зөндөө олон ингээд мэдээлэл хүргэнэ гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийнхаа энэ сэдвийг энд хүргээд